За сайн байцгаана уу? Бүгд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр болохоор бүгдээрээ 2021 оныхон 3 дугаар сарын төлөвлөгөө хийх болно. Тэгээд ерөнхийдөө энэ удаагийнхаа төлөвлөлтийг ер нь жоохон минимал гэх юм уу? Нэг минимал бол биш. Гэхдээ яг миний өмнө нь хийдэг байсан төлөвлөлтүүдээс арай жоохон нэг юм өөр хэм маягтай ч юм уу яг нэг тиймэрхүү болсон байгаа. Тэгээд бичлэг таалагдвал лайк дараарай. За тэгээ бүгдээрээ бичлэгэнд орцгоё. За тэгээ нөгөө өнцгөөсөө мэдчилж байна. За тэгээд гялс ингээд эхлэхээс өмнөх хуудасуудаа бүгдийг нь гялс халтгаа ингээд эргүүлээд харуулъя. За тэгээд ерөнхийдөө бол ер нь бол 1 сараач тэр 2 сараач тэр амар тэгж чимгэлгүйгээр төлөвлөсөн чинь сүүлдээ би өөрөө амар их илүү дутуу юм нэмж зураадсан болохоор зүгээр өөрийнхөө хийдгээрээ ер нь бол би бол яаж ч утсан зураад хийсэн л дээр юм байна гэж утсан. За тэгээд энэ сарынхаа димээр буюу 3 дугаар сарынхаа димээр ийм хөрхөн мөөгийг сонгож авсан байгаа. Энэ болохоор ямар ч тийм нэг учир шалтгаан бол байхгүй. Зүгээр л мөөг зурмаар санагдсан. За тэгээд ийм хөрхөн мөөг зурж байна. За тэгээд ерөнхийдөө энэ төлөвлөлтөн дээр болохоор War мөнгөний 4 ширхэг маялайнер. За тэгээд Cool өнгийн 2 ширхэг маялайнерыг тэгээд нэг Monami-гийн Palmaster болон хар үзэг тэгээ бас бус washi tape-ийн хамтаар ашигласан байгаа. За тэгээд cover page болохоор 2 мөгийг хэсэг жоохон зүйлэг болон 2 ширхэг ийм хөрхөн цэцгийн хамтаар зураад доор нь календараа амар гоё ийм урдных шиг жижигэр биш томоор зураад тэгээд мэдээж хажуу талд нь washi tape-ээрээ хөрхөн чимэглэл нааж өгч байна. За тэгээд бас мэдээж яаж зүгээр ах вэ? Тэр March гэдгээ мэдээж сүйдэрлэнэ. Энэний хажууд энэ хуудас болохоор яг YouTube channel-даа зөвлөсөн юм жижигхэн баяр хүргэсэн ч юм уу тийм хуудас байгаа. За яаж байгаа вэ гэхээр 3 сарын 12-нд яг та нар яг анхнаас нь үзэж эхэлсэн бол миний YouTube-ийн хамгийн анхны видео орж исэн. Тэгээд тэр видео бол одоо байхгүй л дээ. Ер нь тэр үед орж исэн видеонууд ихэнх нь байхгүй. Тэгээд яагаад вэ гэхээр ер нь бол амар хичээд тэгээд зарим нь private болгоо зарим нь устгацсан. За тэгээд ерөнхийдөө бол тэгээд 1 жилийн хугацаанд надтай хамт байсан баярлалаа. Тэгээд би бас нэрээ амар их солисон болохоор сольсон нэрнүүдээ бүгдийг нь биччихэж байгаа. Би бол амар нэр мэрээ их сольдог л тоо тэгээд яг хуу эхний first year of YouTube гэдэг нь гоёсэн ч гэсэн тэгээд дотлоосоо тэгээд ер нь бол жоохон жуул болсон. Гэхдээ яг хөтэй тэгээд. За ингээд бүдрээ дараагийн онцлог шилжихээс өмнө cover page дээр нэг ганц стикер нахаар болсон байгаа. Гэтэ тун удалгүй энэ стикерийг хуулаад нахаа байсан байгаа. За тэгээд дараагийн утсан дээр нь болохоор энэ тэгээд ерөнхийдөө бол brush pen ерөнхийдөө бол байдгүй байхгүй юу да. Тэгээд eyeliner жоохон хуучрахаараа доотлын үзүүр нь ийм зөөлхөн болчихсон ш дээдлэн ч гэсэн тэнгуут яг тэр доотлынхын үзүүрнийх нь эвийг нь олж байгаа ерөнхийдөө биччихдэг болсон байгаа. За ингээд ерөнхийдөө хэмжээг аваад календарыг зурж гин. За тэгээд энэ календарынхаа энэ ерөнхий санааг нь болохоор инэрлэгчийн Instagram хуудсан дээр тавьсан 12 сарын Monty логоос санаа авсан байгаа. Та нар бас тэгээд Instagram руу зочлоод тэгээд follow хийгээд тэгээд сайхан амьдарцгаарай. За тэгээд одоо болохоор мэдээж тоомоогоо бичээд ерөнхийдөө бол monthly log хийж байгаа хүн юу хийх хэвээр тэрийг хийж байна. Тэгээд ташрамд хэлэхэд одоо хэрвээ 3 сарын 10 гээд хичээл орчих юм бол ерөнхийдөө бол надаас нэг бичлэг хүлээгээд хэрэггүй бах төө. Тэгээд нэг гоё мэдээ хэлэхэд бүгдрээ 1000 олсон байгаа. Тэгээд 1000 үнийг хэлэхэд миний бол YouTube-ийн нэгтээ нэг төсөөлж байгаагүй тоо. Яг 2 сарын 13-нд бүгдрээ 1000 болсон. Тэгээд бас энийг та нарт хэлээд баяр хүргэе.
За тэгээд нэг юм хөө. Тэгээд мэдээж энэ дээрээ календараа зурчаад хэрэгтэй өдрүүдэд бичсэний дараагаар жоохон мэдээж мөөхтэй димээр хийж байгаа болохоор жоохон мөөгөөр ингээд чимглээд тийм мөөгний урамсгал оруулж гисэн байгаа. Дахиад нэг юм сонирхуулаад хэлэхэд habit tracker, sleep tracker хоёроо шууд нэг нүүрэн дээр багтаасан байгаа. Гэхдээ сүүлийн 7 хоногийг болон сүүлийн 29, 30, 31-ийг ер нь бол weekly spread-тэйгээ хамт төлөвлөх оролцсон. Тэгээд habit tracker, sleep tracker гэхээс санааг бас инэрл хичээс авсан. Тэгээд бас зочлоод үзээрэй гэж Instagram утсаар зочлоод үзээрэй гэж дахин нэг удаа хүсье. За habit tracker гэдгээ түрүү хэлсэнчлэн Mindliner-ийн тэр ийм зөөлрсөн тэр хошуугийнх нь эвийг нь олж аваад тэгээд энэ сарда мөрдөх нийт 8 шиг зуршлыг сонгож авсан байгаа. Тэр зуршлуудаа доош нь цугуулж бичээд яасан ч муухай бичдэг юм. За тэгэнгүүтээ энэ улаан өнгөөрөө ийм диаграм гэх юм уу нэг юм татаж өгсөн байгаа. За тэгээд доор нь тоогоо бичингүүт яг 21 хүртэл явна. Тэгэнгүүтээ 22-наас 31-ийг болохоор weekly spread дээрээ төлөвлөнө гэж хэлсэн байгаа. Тэгээ weekly spread дээрээ яг яаж төлөвлөх гээд байгаа юм ч юм уу яг тэрийг сонирхож байгаа хүмүүс байвал миний Instagram руу ороод эртхэн фоллоу хийчээрэй. Тэгвэл тэгээд яг тэр пост орох үед тэгээд цаг алдалгүйгээр харах үзэх боломжтой. За тэгээд тэрний доороос sleep tracker маань орж ирж байна. За sleep tracker дээр болохоор 11 цагаас эхлээд оройн 11-ээс өглөөний 11 хүртэл ерөнхийдөө тэр хугацаагаар ерөнхийдөө бол өвчлө унтдаг. Тийм болохоор тэрийгэ бичээд энэ цэнхэр өнгөөрөө бас ийм диаграм шиг юм татаад тэгээд доотлын тоонууд нь болохоор мэдээж бас адилхан 21 хүртэл үргэлжилж байгаа. Гэтэ яг шахах юм бол 23 хүртэл үргэлжилж болох байсан ч гэсэн weekly spread дээр яг тгээ хийнгээд ботцсон болохоор тэгээд ерөнхийдөө бол орхицсон. За тэгээд үүний доотлын занд нь notes буюу ер нь унтлагын зарчимдаа юу нэмэхээр исэн habit tracker дээр ямар tracker нэмэхээр исэн ямар tracker хэрэггүй байсан ч гэдэг юм уу тэднийг ийм яг сарын сүүлээр жижигхэн дүгнээд бичих тийм хэсэг ийм гаргаад тэгээд тэрийг хөрхөн сүудрэхлээд өгсөн байгаа. За ингээд ерөнхийдөө бол бүгдрээ дараагийн нүүр рүү ороход бэлэн боллоо. За энийг бас боловсруулна. Окей. За дараагийн нүүрнээр болохоор бүгдрээ expense tracker хийн. Expense tracker болохоор ерөнхийдөө бол хар үзэг ерөөсөө ашиглаагүй. Гэтэ яг бичгтээ бол ашиглана expense-үүдээ. Яг ингээд хийхтэй бол ашиглаагүй энэ хоёр нүүрэн дээр хоёулын дээр нь. Тэгэхээр та нарт ерөнхийдөө жоохон сонирхол татах байх гэж бодож байна. За expense tracker болохоор би бол ямар тач нэг эсвэл олон өнгөөр дагнаад эхлээд ингэж тэгээд тэрхүү уламжлалынхаа дагуу ингээд жижигхэн шулууна зураад тэгээд ногоон өнгөөр expense tracker гэж бичиж байна. За тэгээд миний хувьд болохоор ингэж шулуун зурангуудаа тэрийгэ 3 хуваадаг. Гэтэ энэ удаа 4 хуваасан байгаа. За эхнийх нь болохоор date яг хідэнд авсан, description буюу юу авсан тэрнийхээ тайлбарыг нь тэгээ amount буюу нийт хідэнд төгрөг болсныг нь бичнэ. Үүний дараагаар нэг юм нарийнхаа хэсэг оруулж ирээд асуултын тэмдэг гэсэн байгаа. Энэ нь болохоор ерөөхдөө бол одоо юу юм ч юм дээ. Надад хэрэгтэй байсан уу, хэрэггүй байсан уу гэдгийг яг сарын сүүлд бодно. Тэгээд хэрэгтэй байсан бол зөв, хэрэггүй байсан бол X эсвэл дугуй ч юм уу нэг тиймэрхүү байдлаар жоохон дүгнэх гэх юм уу. За тэгээ хажуурх нь хуудас нь болохоор ер нь өмнө нь бол ашиглаж байгаагүй гэхдээ хэрэгтэй байж болох нэг хуудсыг оруулжсэн tasks гэдэг нөр ба. Энийг болохоор би яг хичээлийн төлөвлөгөөн дээр assignments гэж ашигладаг. Тэгээ хичээлийн төлөвлөгөөгөө бас удахгүй тэмдэглэлийн дэвтэрт дуурлагсад гээд Facebook групп болон өөрийнхөө Instagram хуудсын аль нэгэн дээр нь ерөөхдөө бол
хуваалцсан хичээлийн төлөвлөгөөгөө яаж гаргадаг. Тэгээд тийм болохоор тэрийг сонирхож байвал бас манай тэмдэглэлийн дэвтэрт дурлагсад Facebook групп нэгдээд бас миний Instagram-ыг дагаарай. Би бүр амар реклам дадах юм тий. За тэгээд ерөнхийдөө ингээд бичлэг маань дуусж байна. Тэгээ бүгдээрээ гоё эрүүл их байгаарай.